зүгээр ортноосоо гарчиж байгаа. Hello. Шинэ бичлэгтэй тавтай морил. As you can see, би үсээ тарьсан. Яа тэгээд буцаад бичлэгээ хийдэг болж эхлэхгүй болох байлаа. Тэгээд буцаад би бичлэгнүүдээ гоё идэвхтэй хийн. Тэгээд өнөөдөр бол энд бүх нийтийн амралтын өдөр болж байгаа. Тэгээд би юу болохыг нь сайн мэдэхгүй байна. Тэгэхээр найзуудтайгаа уулзах чинь. Тэгээд парк орно. Тэгээд юу болохыг нь хамт харцгаая. And I'm ready to go. Тэгэхээр let's go. Тэгээд энд юу болж байгааг бичнэ. Камера авч гарна. Тэгээд буцаад миний бичлэгүүдэд тавтай морил. Тэгээд би баян бичлэгээ оруулж байна. Yay! Yo guys, би зүгээр ортноосоо гарчиж байгаа. Зүгээр би танаас ингээд иргэн тойрон харуулж байгаа. Энэ ингээд манай ортхгүй. Тэгээд it's just so crazy. Like so crazy. Тэгэхээр энд хүмүүсээс сонсон чи энд өнөөдөр нөгөө нэг ер нь баг энэс амар баяр болтгоо гэсэн. Тэгээд яа манай бэрний уртлын кафе. And let's see what's gonna happen. Я би гадаа ийм амар эснийг мэдгүй зүгээр гэртээ суугаад л байсан заяа. Би жаа бичлэг яваад ч хүмүүс амар хараад. За маш харамсалтайгаар би энэ бичлэгнээс эхлээд түр хугацаагаар ер нь их хэмжээний хугацаагаар би slow motion-ыг бичсэн байсан байлээ. Тэгээ энэ влогны ихэнх нь дууг болохоор би зүгээр оруулахаа болд юм уу гэж бодож байгаа. Тэгээд одоо voice over хийгээд юу болсноо ярьчих гэж бодсон. Тэгээ voice over хийхээр бас арай гоё влог болж бас магадгүй юм. Тэгээ энэ өдөр болохоор би сургуулийнхаа найзуудтай уулзгаад тэгээ парк дээр ирсэн чинь бүр амар их хүн байсан. Тэгээд жоохон наралд суугаад манай найзууд ирээгүй. Би тэгээ яг парк руу орсон чинь сүлжээ тасраад тэгээд арай гэж манай найз намайг олоод энэ болохоор манай Абдулла гэд юм манай сургуулийн ярдан найз. Тэгээд бид хоёр манай ангийн хоёр найзуудыг хүлээж. Тэгээ энэ рандом хүмүүс зүгээр ирснээ хай гэдгснээ YouTube дээр их юм уу гэдэг миний YouTube-ийн хай маяг аваад. Гэтэ энд бол иймэрхүү юм зөндөөл байт юм дөө. Тэгээд өөр яалаа. За Абдулла бол бүр амар их юм ярьсан маа. Тэнгүүтээ англиар доор нь ингээ орчуулсан гэл амар. Одоо бол юу ярьсан аа гэдгийг санахгүй байна. Зя ингээд манай ангийн хоёр найз маань ирсэн байгаа. Finally энэ өдөр бүр бүх юм амар замраг байсан. Бид нар бүр бие бинийгээ олохгүй. Тэгээд битүү хүн энэ өдөр бүр ингээд зүгээр амар их хүнтэй байсан болохоор автобус нь хүртэл явахгүй. Тэгээд ингээд бид нар манай гэр рүү орж ирсэн байгаа.
Тэг манай гэр эндээс амар ойрхон байсан болохоор бид нар манад орж сэрүүцээ гэдэг бол гадаа амар халуун. Тэгээ саяных болохоор манай найзын надад өгсөн бэлэг байгаа юу. Ингээ бүгдээрэнд нь нэртэй ингээ хостуулт өгсөн. Бид нар манай гэрээс гараад одоо парк руугаа буцаагаад явж гин. Яа тэгээд гэрт баахан суугаад баахан юм ярьсаар байгаа. Тэгээд одоо буцаагаад парк руу яваад гоё зураг мөрөд харуулах гээд. Yeah. Let's see. Any idea? Энэ бүр яг 100 болчих. Би яг амар хавар шиг мэдрээд байсан чинь яг 100 болцсон байсан байна. Yeah, bestie. Bestie. How was the? Thank you so much. Маш их баярлалаа. Nice. Маш их баярлалаа. For what? For what? For watching. Thank you so much for watching. Үзэж байгаад маш их баярлалаа үзэгчтэй. Үзэг баярлалаа. Oh my god, this is a silly language. It's not to pronounce it. It's not silly. It's like we're so happy. We are happy. Миний нууны саяны орсон парк руу бид орж чадахгүй байна. Ягаад тэгэхээр хитрхи олон хүн байгаа болохоор цагдаа нар нь ингээд оруулахгүй гэж шийдсэн байна. So Yeah, guys, that is just so crazy. Like, what is that? About the government like protesting against their Guys, even from Boston, Thomas Carlsey, put Marina бид хоёр ингээд амар пик ингээд алхаж чадахгүй хүний төвчрөл донд ороод тэгээд арай гэж тэндээс гараад тэгээд 0 болоод чек хийж. Бид нар сая нэг тийш явах гэж байгаа. Хүний замын төвчрөнд ороод явах чадгаа болсноо тэгээд би та нарт яагаад гэдгийг харуулъя заяа. Энд одоо ийм байна. Тэгэхээр бид нар одоо ингээд буцаж тийшээ явж чадахгүй болоод тэг ингээд одоо хаачаа шийдэж байна. Манай гэрлөө буцаж явна гэж бодож байна. Тэрхий олон хүн байна. Ийшээгээ одоо асах ямар ч зам байхгүй. Энэ ингээд бүтэн хүн байна. Okay, that's amazing. Let's think about food. Тэгээ саяны өдөр ингээд өнгөрөөд тэгээ саяны өдрөөс хойш 2 хоногийн дараа байна. Тэгээ би өдөр түнгөө гэр мэрээ явсан бахаа. Тэгээд орой болж байгаа. Тэгээд энэ өдрөөс эхлээд гадаа гүүхээр шийдээд одоо гарах гэж байна. Гадаа амар харахгүй байна. Тэгтээ яа хоцтой. Гадаа амар бодлохон байна. Тэгээд энэ өдргүйсэн чинь надад амар гоёсон. Дээрээс нь цагаагаар бас амар дуулаахан зүүн шиг. Тэгээд би орж ирээд тусанд орчоод тэгээд гадаа яг бороо орох гээд борооны өнөртэй тэгээд цогон дээрээ сууж ийн.
Тэгээ би энэ бичлэгэнд энэ бүр амар урт бичлэг гэхгүй юу. Тэгээ slow motion-оор бараг 53 минут болсон юм байлаа. Тэгээ энэ дууг нь би амар ойрд юу болж байгаа, юу бодож байгаа, юу хийж байгаа мэдээ бүгдийг нэрсэн байхгүй юу. Юу мэдэрч байгаа. Тэгээ одоо би үнэхээр юуг нь санахгүй байна. Гэтэ ямар ч байсан цагаар амар гоё юм. Тэгээ амар жаргалтай байна. Энэ үед сууж байгаа зүгээр амар гоё байсан. Тэгээ тэрийг яриа тэг бороо орчих. Энэ болохоор маргааш өглөө нь тэгээд би бас гарч гүөх гээд тэгээд тийм андээ утаа авч гарч чадахгүй камера авч гарч чадахгүй утаараа бичлэг хийсэн тэгээд тэрийг оруулсан байна. Оруулсан. Энэ нэг амар их хүнтэйсэн парк. Амар хогтойсэн. Тэгтээ бас амар гоёсэн. Тэгээд би гэрлэг орж тэгээд дахиад усанд ороод би сая усанд орсон гэж хэлсэн чинь худлаа ирсэн байл ш. Би энэ удаа усанд орсон. Тэгээд усанд орчоод нүрээ будаад тэгээд би уг нь нүүр мөрнийхээ будаг мөдийг бас амар тайлбарлал байсан чинь slow motion дээр бичсэн байсан мэлээ. Тэгээд тэгээ би одоо гарч кафе орох гээд бэлдэж байна. Тэгээ би энэ өдөр амар хөөрхөн харагдчихсан. Yeah, it's true guys. Мэдгүй өөрийнхөө хувьд би амар хөөрхөн харагдал тэгэл өөрийнхөө зургийг дараал яваад байсан. Яа энэ влог бүр амар чил болчлоо бүр. Би ихтэй яг ингээд I don't know би ингээд найзууд өөр хүмүүстэй ингээд юм ярихаар юм амар юм тайван юм намхан ярьдгүү дээ. Би яг ингээд өөртөө зориулж ярьж байгаа болохоор амар дотор хүн маань яг ийм яриатай ийм бодолтой хүн байд юм байна гэдгийг би ойлголоо. Уг нь бол яг ингээд бичлэг хийж байхдаа ярьж байхдаа амар түр тар гэл амар тэгж ярьдээ штэ би амар орилж морлоод тэгээд ингээ voice over хийгээд тэмдэглэл бичээд ч юм уу. Тэгэхээр би уг нь амар намуухан хүн байдаг аахгүй юу. Тэгээ миний бичлэгнээс ярьсан юмнаас ганцхан санаж байгаа юм инээж байгаа заяа. Би яагаад инээсэн бэ гэхээр ингээд миний яг урталт хоёр хүн амар үнэлцээд байсан аахгүй юу. За тэр ч яг тэгээд энэ бичлэгээ дахиад хийсэн чинь амар гоё юм. Тэгээд энд кафед сууж байхдаа би энд ирээд ерөөсө бараг кафе интернет суудаг байхгүй юу. Тэгээд суугаад надад амар гоё исэн. Ганцаараа влог битэл ер нь энд хүмүүс амтан явж мавтаа надад ямар ч хамаагүй. Би ингээд энд би гадуур амар орилж морлоод 9 шидийн юмыг явах дуртай. Ягаад тэгэхээр хинч намайг танихгүй, хинч намайг санахгүй болохоор тэр нь амар гоё байдаг. Тэгээд би амар рандом юм ярьсан бол уучлаарай. Гэхдээ миний влогийг үзсэнд баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ дахиад уулзцгаая. Миний инстаграмд гарна. Тэгээд баяртай.